Миний Telegram-ийн mini аппликейшн дээр сар бүр одоо мөнгө төлж байгаа веб гишүүдтэй дуулгах маш гоё мэдээ байна. Өнөөдрөөс эхлээд Telegram mini аппликейшн сар бүр төлбөртэй байхаа болж байгаа. Та нар сар бүр $40 төлдөг байхаа болоод одоо $40 төлснөөхөө дараагаар $60 цэвэр ашиг олох хүртэл дахиж мөнгө нэхэтгэхгүй тийм горимлуу шилжиж байгаа. За биднэрт бүр ойлгомжтой тайлбарлая. Өмнө нь сар бүр 30 өдрийн тоолбортой байсан. Одоо чи $40 төлсөн чинь дараагаар өдөр хоног нь тоологцоор 30 дахь өдрөө веб гишүүнчлэлчин дуусаад дараагийн төлбөрөө төлдөг. За энийг би яаж өөрчилж байгаа вэ гэхээр миний крипто арилжааны хиймэл оюухан чамайг төлбөр төлсөн цагаас чи эхлээд $100 олох хүртэл веб гишүүнчлэлийн хугацаа үргэлжилнэ. Хэрвээ төлбөр төлсөн энэ крипто арилжааны хиймэл оюуханы бүх арилжааг нь алдахсахгүй дагаж чадах юм бол $60 цэвэр ашигтай сална гэсэн үг. Ойлгосон. $40 төлөөд $100 болцсонхоо дараагаар дараа чи $40 төлнө. Тэгээд яах нь $60 чиний цэвэр ашиг болно гэсэн. За ийм горимлуу шилжиж байгаа шүү guys. За тэрнээс гадна та нартай хэдэх нэг чухал мэдээлэл байна. Одоо өнгөрсөн энэ крипто арилжааны хиймэл оюуханы өнгөрсөн түүхийг ингээд харах юм бол би дандаа спот арилжаа хийсэн. Спот арилжаа чинь ямар нэг крипто койныг худалдаж аваад худалдаж авсан үнээс нь тухайн койны үнэ нь өссөн төгсөлт ашиг болдог. Ингэн жишээ дурдах юм бол та нэг пүүз нэг Nike-ийн пүүзийг $30,000 худалдаж авлаа гэж бодъё. Тухайн Nike-ийн пүүзний чинь зах зээл үнэлгээ нь $30,000-өөс өсөөд $60,000 болонгууд нь чи $30,000 авсан пүүзээ $60,000 зараад $30,000 ашиг бол яг энэтэй адилхан. Спот арилжаа чи ингэж ашиг болдог байхгүй. Тэгэхээр крипто койнууд дашраараа уналттай байгаа крипто койнууд унж байгаа нөхцөлд ашиг олох боломжгүй. Сая 6 сар 7 сарыг та нар ингээд ажиглах юм бол бүхэл крипто койнууд ингээд биткойныг дагаад унсан. Ийм нөхцөлд галцчихж байгаа байхгүй ашиг болж чадахгүй. За ерөнхийдөө бол ийм эрсдэлтэй байдал дахиж орохгүй тулд фьючер арилжаа руу орж байгаа. Фьючер арилжаа бол ямар нэг крипто койны үнийг нэг бол өснө, нэг бол унана гэж тамаг дэвшүүлнэ. Тэгээ чиний дэвшүүлсэн тамаг чинь бэлсэн нөхцөлд ашиг болно. Тэгэхээр ерөнхийдөө бол крипто койн өсөж байгаа тохиолдолд ч тэр унж байгаа тохиолдолд ч тэр аль алин дээр нь ашиг олох боломжтой байхгүй фьючер арилжаа. За тэгээд өнөөдрийн байдлаар би крипто арилжааныхаа ботны стратегийн файлыг нь фьючер арилжаанд тохируулсан байгаа. Config файлыг нь бас фьючер арилжаанд тохируулсан байгаа. Binance дээр байгаа бүхэл крипто койнуудын 9 сарынхан түүхэн дээр бактест хийснийг та нар эндээс харж байна. 500 удаа миний стратегийн файл дотор байгаа тохиргоонуудыг янз бүрээр туршиж үзсэн. 500 хөлбрээр ирэхэд бол тест хийж гинэ гэсэн үг. За ингээд энэ аимшигтай том тестний хамгийн хилдэг хөлбрийг та энд харж байна. Ирэхэд бол 450 дахь удаагийн тестэн дээр хамгийн өндөр ашиг олсон байна. Нийт 960 удаа фьючер арилжаанд ороод 698 фьючер арилжаан дээр ашиг болоод 262 фьючер арилжаан дээр мөнгө алдсан байна. Эцсийн үр дүндээ $854 цэвэр ашигыг алдагдлаа давж олсон байна. Гэхдээ энэ бол 8 сарын хугацаанд гарч байгаа үр дүн. Тэгэхээр 8 сарын хугацаанд $1,000 фьючер арилжаа хийгээд $854 ашиг олж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо өнгөрсөн 8 сарын хугацааны крипто койнуудын түүхэн дээр хийж байгаа тест арилжаанууд. Одоо ирээдүйд одоо маргааш нөгөөдөр одоо бидний урд байгаа 8 сарын хугацаанд юу болохыг бол урьдчилаад хэлэх ямарч боломж байхгүй. Ер нь крипто арилжаанд ямар нэгэн зүйлийг урьдчилаад баттай хэлэх ямарч боломж байхгүй. Гэхдээ миний бодлоор
саяны 5-6 сар бол үнэхээр аимшигтай уналттай үе байсан. Одоо криптокойны ертөнц, криптокойны салбар бол сэргэж байгаа үе гэж тодорхойлж байна. Тэгэхээр дараагийн 8 сарын хугацаанд миний бодлоор 854-өөс хоол илүү ашиг болох байх гэж бодож байна. Яагаад вэ гэхээр энэ чинь криптокойны ертөнц аимшигтай уналттай байгаа тэр үе дээр хийгдсэн бактест тохгүй. Одоо криптокойны ертөнц ч одоо ингээд сэргэж байгаа. Тэгэхээр яах нь энэ сэргэлттэй үе дээр арай их хэмжээний ашиг болох байхаа гэж бодож байна. Шинжэнгөө ирэхэд бол энэтэй ноцолтлоо шинжэнгөө. Тэгэхээр миний дуу муу жоохон сөөцөг байгаад ойлгоно үз. За тэгэхээр одоогийн байдлаар надад хийх ёстой хэд хэдэн зүйл байна. Одоо юу хийх үлдсэн бэ гэхээр би нөгөө автоматар крипто арилжааны ботны арилжаануудыг дагдаг система фичер арилжаанд тохируулах хэрэгтэй байна. Тийм учраас миний крипто арилжааны бот 3-7 өдрийн завсралгаа авч байна. За тэгээ мөнгө төлсөн хүмүүст бол ямар ч санаа зовх шаардлага байхгүй. Та нараас нэмж нэг төгрөгч шаардахгүй. Та нэмж нэг төгрөгч төлөхгүй. За ингээд 7 өдрийн дараагаар ирэхэд бол бүхэн бэлэн болсны дараагаар миний крипто арилжааны бот фьючер арилжаа хийгээд явна. Тухайн үед нь би та нарт яаж фьючер арилжаан дээр миний крипто арилжааны ботыг мануалаар дагахын эсвэл Binance аккаунтыг яаж холбоод автоматар дагахын бүх юмнуудыг чинь бичлэг хийгээд заагаад өгнө. Би танарт гоё мэдээ дуулгая. Сүүлийн хэдэн өдрүүдэд Facebook дээр бол би айгүй идэвхтэй байгаа. Freelance Mongolia миний Facebook пэйжийг та нар яг одоо харж байна. За өмнөх бичлэгэн дээр миний Facebook пэйж 11,000 орчим фолловтой байсан бол одоо хэдхэн өдрийн дотор 13,000 2,000-аар ихссэн байна. Сүүлийн постн дээрээ би 1100 лайк, 367 коммент авсан байна. Энэний өмнөх дээр нь 2500 лайк, 474 коммент авсан байна. Энэний өмнөх дээр нь 2500 лайк, 529 коммент авсан байна. За ингээд энэ постн дээр бол одоо жишээ нь 2800 лайк, 2900 шеэр, 320 коммент авсан байна. Одоо Facebook дээр миний нийтэлж байгаа пост болгон 100,000-аас илүү үзэлт авч байгаа. Facebook-ийн алгоритмыг би нэгдүгürt нэлээд сайн судалсан. Одоо Facebook дээр яаж хяналт авах тал дээр нэлээд айгүй мэдлэгтэй болоод байна. За тэгээд энэ бол органик байдлаар хөгжүүлж байгаа Facebook page. Хэрвээ миний Facebook page 100,000 хяналт авах юм бол би маш олон байдлаар мөнгө олох боломжтой байхгүй. Facebook page дээр одоо жишээ нь Python программын тухай контентууд оруулаад программын сурах сонирхолтой хүмүүст сургалт зарж болж байна. Эсвэл ер нь бол янз бүрийн байдлаар мөнгө олох үе тал нэгдэнэ. За тэгээд Facebook дээр яаж хяналт авах тухай би бас сургалт гаргацсан байгаа. Telegram-ийнхаа миний аппликейшн дотор би таварт одоо миний сургалтыг яаж авахыг харуулъя. За VIP гишүүнчлэл авсан хүмүүс бол ердөөсөө доор орж байгаа 4 компани 4 дахь буюу Course гэдэг дээр дарна. За Course дээр дарангууд чи 2 компани гэж та нар Facebook Earn Money гэсэн компани дээр дарна. За тэгэнгүүт миний видео хичээл гараад ирж байгаа. Видео хичээл учраас дэлгэцэн дээр миний харуулж байгаа юмнуудыг та нар дагаж хийгээл Facebook page дээр яаж өндөр хяналт авахыг бүх юм мэдээд авна гэсэн. VIP гишүүнчлээ авч амж байгаа хүмүүсийн хувьд бол та бүхэн миний YouTube зүг рүү ороод видео хийсэн дээр нь дараарай. За тэгээд доошо гүйлгэх юм бол энэ ч нэг ийм бичлэг болтно. Сард 7.5 сая төгрөг олох арга мэрэгжил шаардахгүй Python сургалт. Та нар энэ бичлэгийг энэ 23 минутын урттай бичлэгийг эхнээс нь дуустал нь үзэл яаж
Миний Telegram-ийн миний аппликейшн дээр VIP гişүн ижил авдгийг бүх юм мэдээд авна гэсэн үг. Эдөөсөө зааж байгаанууд дагаа чигээл болоо. За тэгээд энэ хагас юм бүтэн сая өдөр хэдүүлээ эргээд уулзъя. Магадгүй бүтэн сая өдрөөс өмнө би ажиллаа дуусчих баг. Магадгүй. Тэгээд бүтэн сая өдөр чадах юм бол би та бүхэнд яаж фичер арилжааны ботыг агахыг бүх юм чинь заагаад өгнө. Дараагийн үйлчлэлээр уулзъя. Peace.